Сайн мэцхэн өрхмөсгчтэй тавхандаа орой мэнд дэвшүүлээ. Эрдэнэ телевизийн 5 гарагийн орой мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхнийх мэдээ танилцуулъя. Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч өгсөний 90 жилийн энэ онд тохиож байгаатай холбогдуулан жилийн турш олон ажлыг санаачлан зохион байгуулж байна. Мөн энэ өдөр олон улсын архивын өдөр тохиож Эрдэнэ төлөвлөрийн төрүүлжсэн архив үйл ажиллагаагаа сурталчиллаа. Орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн он хүрээнд аймгийн архивын тасаг болон Эрдэнэ төлөвлөрийн төрүүлсэн архиваас өнгөрсөн сарын 6-нд лавлгаа мэдээллийг иргэдэд өн төлбөргүйгээр олгосон. За Эрдэнэ төлөвлөрийн төрүүлсэн архивд 3 сан хөмрөгт 46 мянга гаруй цаасан суурьтай баримт хадгалагдж байна. Харин манай аймгийн архивын тасагт 1974 оноос хойш Орхон аймгийн албан байгууллагын түүхийг хадгалсан баримтчүүд 10-аас дээш жил хадгалагдаад архивын тасагт шилжиж байдаг. За одоогоор 137 нэгжийн 24037 баримтчиг хадгалагдсан байна. Орчин цагийн төрийн архив 90 жил нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгуулах ажилд Эрдэнэ төлөвлөрийн төрүүлсэн архив нэгдэж архивын баримтаар үсгэлэн дэлгэж зээх нэгжүүдийн бичиг хэргийн ажилтнууд хүний нөөцийн менежерүүдэд баримтыг архив зүүн аргаар эмхлэн цэгтлэх заавар зөвлөгөөгч иргэдэд лавлгаа архивын хуулбараар үйлчлэх ажлыг зохион байгуулсан юм а. Архивын байгууллагыг тухайн ажилласан жилийн тушаал шийдвэр зэргийг иргэд авах зорилгоор архивын газрыг илүүтэй зорддог байна. Архивын тасаг төрөлцсөн архиваас архивын лавлгаа мэдээллийг иргэдэд түгэн ажиллаж байна. За энэ өдрийг тохиолдлон Эрдэнэ төлөвлөрийн төрөлцсөн архивын хамт олон болон аймгийн архивын тасгийн хамт олонд архивын өдрийн мэндийг хүргэж ажлын амжилт хүсэж байна. Дараагийн мэдээ. Орхон аймгийн хэмжээнд энэ онд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын явц гүйцэтгэл дээр хот байгуулалтаа барилга захиалагчийн алба хяналт тавиан ажиллаж байна. Энэ онд Орхон аймгийн Цэгцэргэн хамаан газрын дэргэдэх хот байгуулалт барилга захиалагчийн алба орон нутгийн төсвийн 15 орчим тэрбум төгрөгийн 262, улсын төсвийн 530 сая төгрөгийн 6 бүтээн байгуулалтын ажилд явцын болон гүйцэтгэлийн хяналт тавиан ажилласан байна. За үүнээс өнөөдрийн байдлаар он дамнан хийгдэж магадгүй 16 ажил байгаа юм байна. Он дамнан хийгдэх ажил цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын шар хайс тарих ажил багтаж байна. За мөн 2301 төслийн 1-р хэсгийн ажлын газар шорооны ажил бүрэн дуусчээ. Туршилтын тохируулгын ажил үлдсэн байна. Гэсэн ч хэрхэн дулаан өгөх зэрэг зарим зүйлс тодорхойгүй байгаа учраас энэ ондоо багтаж ашиглалтанд орохгүй нь тодорхой олжээ. За үүнээс шалтгаалаад цагаан чулуут багт баригдаж байгаа цэцэрлэгийн ажил мөн ашиглалтанд орох боломжгүй болсон байна. Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр 280 хүүхдийн цэцэрлэг баригдаж байгаа юм. За барилгын ажлыг Орхон аймгийн Номон Дүлгөөн компани 7-р сард эхэлсэн бөгөөд 11-р сард ашиглалтанд орох болсон байна. За гэсэн ч дулаан дамжуулах төв баригдаж дуусаагүй холбоотой он дамжин хийгдэхэр болсон байна. Тус цэцэрлэгийн хажууд дулаан дамжуулах төвийг Орхон аймгийн Сокол компани хийж гүйцэтгэж байгаа юм. За энэ төв баригдсанаар цагаан чулуутагийн цэцэрлэг мөн 2301 төслийн хүрээнд төвийн дулааны шугамд холбогдох боломжтой болох юм а. Мэдээ үргэлжилж байна. Эрдэнэ төлөвлөрийн ажилчдыг өглөө оройд нийтийн тээврийн хэрэгслээ зорчихдоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж соёлтой зөв боловсон үйлчлүүлэхийг автоэрвийн байгууллага болон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй байгаль орчныг хамгаалах хэлцээс уриалж байна. Автоэрийн байгууллагын технологийн тээвэр төрөл бүрийн маркийн автомашины тусгай зориултын машин механизмын гэсэн үндсэн 3 хэсэгтэй. Эдгээр хэсгүүд нь автомашинд үйлчлэх автоцасрын 3 газартай бөгөөд нийт 830 гаруй ажиллагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэхийн зорчигч тээврийн хэсэг нь Эрдэнэ төлөвлөрийн хөгжлийн концепцэд тусгагдсны дагуу техник технологийн шинжилгээг шатараатай зохион байгуулсаар ирсэн. За автоэрийн байгууллагын зорчигч тээврийн хэсгийн хамт олон Солонгос улсын Hyundai фирмийн 6 шинэ автобус хүлээн авснаар ажилчдыг 5 тухтай тээвэрлэх, өртөг зардлыг бууруулан ажиллах боломжийг нэмэгдүүлсэн юм а. 2011, 2012, 2014, 2017 онуудад парк шинжилгээний хүрээнд хүн тээврийн том оврын автобусыг шинжилж 31 том 3 жижиг автобусаар үйлдвэрийн ажилчдаа одоогоор үйлчилж байна. Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирлын 699 тушаалын хүрээнд ажилчид хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих болсон. Энэ хүрээнд ажилчид ажилдаа тээврийн хэрэгсэлдээ суухдаа замраагүй байдал гаргах асуудал ихээхэн гарч байна. Бид боломжоор зарим шаардлагатай газар нэмэлт автобус гаргаж өгч үйлчилж байгаа. За одоо манай дээр 2 жолоочийн асуудал шийдэгдвэл дахин нэг автобус ачаалтайгаа газраас нэмж оруулах юм боломж ус байгаа. Тайлбарлах бид боломжоор ингээд Эрдэнэ төлөвлөрийн ажилтныг аюулгүй тээвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа. За тэгээ тэрнээс гадна
манай үйлдвэрийн ажилчид автобусандаа одоо их соёлтой үйлчлүүлж баймаар байна. Орж одоо их соёлтой одоо сууж чаддаг баймаар байна те. Автобусны зогсоолыг эзэлж зогсож баймааргүй байна те. Аль талаас аюулгүй байдал хангах одоо манай хүн болгон л одоо зөв хандлагатай байхгүй бол зөвхөн одоо альва асуудал үүсгэхэд жолооч өөрөө одоо буруутгах юм магадлал өндөр тий. А гэтэл үйлчлүүлж байгаа одоо ажилчид маань өөрсдөө их одоо соёлтой одоо ухаалаг баймаар хандмаар ийм асуудал зөндөөс ажиглагдаж байна. Тэгээ энэс болж санал гомдлууд их гарч байна тий. Автобусыг үйлчлүүлж байгаа жолооч нар одоо үйлчлүүлэгч маань зорчигчид нь өөрсдөө автобусыг бохирдуулж байна тийм ээ. Тэгээд өөрсдөө одоо бохир байна гэсэн саналыг одоо гомдлыг тавьж яадаг. Тэрийг жолооч өдөр бүр шугамд гарахын өмнө шугамд завсраа тий. Байнга цэвэрлэгээ үйлчлэгийг зөвхөн жолооч өөрөө ингээд гүйцэтгэж яадаг. Ийм энийг бас яг өөрөө гардаад гэдэг юм уу өөрөө өдөртөд ажиллаж байгаа хүний хувьд бол их одоо тод томрон ажиглагдаж байна гэж. Автоэрийн байгууллагын зорчигч тээврийн хэсгийн хамт олон өдрийн 18 автобус, 18 маршрутаар 45 жолооч зорчигч тээвэрлэж байгаа бөгөөд өглөө оройн ээлжинд ажилчдын зорчих асуудал замбраагүй байдал нийлээд илэрч байгаа. За хотын төвөөс үйлдвэрлэлийн бүс хүртэл 10-аас 11 минут, за гэр хорооллын бүсээс үйлдвэрлэлийн бүс хүртэл 15-аас 20 минутын хугацаанд зорчдог. Тиймээс та бүхэн өөрийгөө болон бусад ажилчдаа аюулгүй зорчиход анхаарал тавих шаардлагатайг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэх үе байгаль орчны хамгаалах хэлцээс анхаарал Орхон аймагт гарч байгаа нийт халдвар төвчний 40%-ийг бэлгийн замаар дамжих халдвар төвчин эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдвар төвчний 40% нь Тэмбүү өвчин байгааг эрүүл мэндийн газраас онцолж байна. За Орхон аймгийн хэмжээнд энэ он гарсаар Тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн дийлэнх хувийг 15-аас 34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд үүний дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлж байна. За гэхдээ энэ нь эмэгтэйчүүд төлхөө тусч байгаа гэсэн үг биш юм. Эмнэлэг буюу эрүүл мэндийн байгууллагад эмэгтэйчүүд их хвчлэн ханддагтай холбоотой гэж байна. Аймгийн цэг даргын тамирын газраас 15 сая төгрөгийн хөрөнгө гарган бэлгийн замаар дамжих халдвар төвчний үзлэг шинжилгээг зорилттой бүлгийн иргэдэг хамруулан зохион байгуулж байна. За үүнд эрсдэлтэй бүлгийн 1500 иргэн, ихтэй сургууль, мэрэгжлийн сургуультай үйлдвэрлэлийн төвийн 1500 оюутан хамрагджээ. Энэ үзлэгээс гэхэд Тэмбүүгийн 30 шин тохиолдол бүртгэгдсэн байна. Тэмбүүнд бэлгийн замаар цус цусан бүтээгдэхүүнээр мөн ихээс урагт халдварладаг. Мөн сүүлийн 3 жилд 10 орчим Тэмбүүтэй хүүхэд төржээ. Тэмбүү нэмжлэгддэг өвчин учраас жирэмсэн эмэгтэйчүүд үзлэг онцлогоонд цаг тухай бүртээ орвол эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой юм аа. Эрдэнэ төлөөрөө хязгаарлагдсан тариустай компани эмэгтэйчүүдийн зөвлөлөө ягаан санал аяныг эхлүүлсэн. Энэ ажил бүрэн утгаараа хэрэгжиж, үйлдвэрийн эмэгтэй ажилчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Эрдэнэ төлөөр өдөрт 25 автобусаар ажилчдаа үйлдвэрлэлийн бүс рүү зөөхдөө дунджаар 9-11 минут зарцуулдаг байна. Энэ үед эмэгтэйчүүдийн дийлэнх нь зогсож явдаг байсан. За тиймээс охид бүсгүйчүүд эмэгтэйчүүдийг хүндэтгэх зорилгоор автобус тус бүрт төрөн суудлыг ягаан өнгөөр ялгаж өгсөн байна. Энэ сандал дээр зөвхөн эмэгтэйчүүд сууж зорчихыг анхааруулж, эрэгтэй ажилчид 9-11 минутын хугацаанд хүлээцтэй хандахыг анхааруулсан юм а. За үйлдвэрийн автобус нь 25-аас 30 хүний суудалтай, Эрдэнэ төлөөр 6300 ажилтнтай бөгөөд тэдгээрийн 32% буюу 2000 орчим нь эмэгтэйчүүд байдаг. Үүнээс 900 хэвийн бус нөхцөлд ажилладаг байна. За энэ ажил бол ер нь бас дэлхийн нийтэд за Улаанбаатар хотын хэмжээнд бас явж байгаа ажил. За үүнийг бол манай Эрдэнэ төлөөр дэмжиж ингэж хэрэгжүүлж байгаа нь бол эмэгтэйчүүд эдний талархлыг хүлээж байгаа. Ер нь бол энэ одоо эмэгтэйчүүдийг хүндлэх, яан судалт эмэгтэйчүүдийг суулгах, за мөн урд хаалгаар эмэгтэйчүүдийг оруулах энэ асуудал бол манай байгууллагын соёлын бас нэг хэмжүүр юм а гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд нийт ажилтнуудаа энэ санал санаачлагыг дэмжээрэй гэж уриалж байна. Олон улсын жишгт эмэгтэйчүүдээ хүндэтгэж нийтийн тээвэрт суух зорилттой тусгай хэсгийг бэлтгэн өгсөн байдаг. Тиймээс дэлхийн нийтийн энэ хандлагыг Эрдэнэ төлөөрийн ажилчид нэвтрүүлэн эмэгтэйчүүдтэй хүндэтгэлтэй хандахыг уриалан энэ ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн жишгт нийцсэн үйлдвэрийн хувьд гендрийн мэдрэмжтэй байдлыг хэрэгжүүлэн байгууллагын соёлын нэгэн хэлбэр болгож тус ажлыг хэрэгжүүлж байна. Бол зөв зүйл гэдэг бодож байна. Гэхдээ эрэгтэй хүмүүс нь судал тавьчихгүй л шүү дээ. Хүмүүс шууд дайрал яваад орчих. Зүгээр л боддоо шүү дээ. Эмэгтэйчүүдээ үнэлж байгаа бас нэг илэрэл юм болов уу гэж боддог шүү дээ. Тэ? Настай эмэгтэйчүүд бол үгүй шүү дээ. Жирэмсэн эмэгтэйчүүд бол мэдээж хөөс яг хүндэхгүй болох шүү дээ.
Эрдэнэ төлөвлөрийн эмэгтэйчүүдийн холбооноос үйлдвэрийн захиргаанд хандаж ажилчдын автобусанд эмэгтэйчүүдэд зориулсан ягаан судалтай болох эмэгтэйчүүдийг автобусны урт хаалгаар оруулж байх санал хүргүүлсэн. Энэ санал ажил хэрэг болж энэ оны 11 сарын 25-наас хэрэгжиж эхэллээ. Тус санаачлаг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл хой, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Цагаан Эрдэнэ автоврын байгууллагын зорчигч тээврийн хэсгийн дарга Алтанбаяр, Эрсүүлч компани технологич Золзаяа ойдолчин бүсгүйчүүд, автобусны жолооч нар, эмэгтэйчүүдийн сонгуульд ажилтнууд, нийт уурхайчин бүсгүйчүүдгээд маш олон хүний хамтын зүтгэлээр бодит ажил болж байна. Манай мэдээллийн хөтөлбөрөөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Сайн байцгаана өрхөн үзэгчдээ, та бүхэнд орой минь төргийн Эрдэнэ төлөвлөрийн Эрдэнэ телевизийн мэдээллийн хөтөлбөр өдрийн зочны ярилцлагаар та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Өнөөдөр манай студид Эрдэнэ төлөвлөрийн нийтийн хоолны хэсгийн үйлдвэрлэлийн эрхлэгч Ширзан Хүрэл зэрэг байна. Танд орой минь төргий. Орой минь. Тэгэхээр Эрдэнэ төлөвлөрийн нэг цех нэгж болж явдгийн хувьд нийтийн хоолны хэсгийн хамт олонны сүүлийн үеийн ажил үйлсийн талаар хоёулаа ярьж ярилцлага эхлэе. Ер нь бас одоо уурхайд тагсан хотын одоо иргэд үзэгчдэд та бас нийтийн хоолны хэсэг маань одоо Эрдэнэ төлөвлөрийн 30 гаруй цехникийн нэг гэж явдгийн үед ямар үүрэгтэй хэрхэн ажилдаг талаар бас танилцуулаач. За үзэгчдээ орой минь төргий. Тэгэхээр манай нийтийн хоолны хэсэг маань үндсэн чиглэлийнхаа дагуу Орхон аймаг болон Орхон аймагийн хэрэглэгчдүүдийг үйлдвэрийнхээ удирдлагууд, мөн үйлдвэр дээр зохион байгуулагчид томхон арга хэмжээнд ерөнхийдөө өөрсдийнхөө чиглэлийн дагуу арга хэмжээ зохион байгуулалт явуулж байна. Тэгэхээр үйлдвэрийн хэмжээнд одоо сүүлийн хэдэн жил их идэвхтэй ярьж байгаа зүйл бол хэмнэлтийн боловлоод бүтээмжийн инновацийн хөдөлгөөн. Тэгэхээр бүтээмжийн одоо үйл ажиллагааг цех нэгж болгон өөрсдийн үйл ажиллагаанд шингээж өөрсдийн үйл ажиллагааны онцлог тааруулан хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр нийтийн хоолны хэсгийн хувьд бол энэ хөдөлгөөн хэр өрнөсөн бэ? Үйл ажиллагаанд хэр өөрчлөлт гарч ийн энэ хөдөлгөөний үр дүнд? За ерөнхийдөө бүтээмж инновацийн чиглэлийн дагуу ерөнхийдөө маагчин дотроо үндсэндээ нарийн бовны хэсэг гэж байгаа. Хагас боловсруулалтын цех гэж байгаа. Мөн технологийн сургуулийн залуус кафе байна. Үүний хажуугаар ресторан гэдэг. Энэ чиглэл тус бүр дээр ерөнхийдөө сар тутамдаа ер нь 1-2 төрлийн шинээр төрлийн бүтээгдэхүүнүүд ер нь зайлшгүй ер нь тогтмол гаргаа явж байгаа. Энийг ерөнхийдөө нэг сарын хугацаанд ч юм уу туршаад хэрвээ хэрэглэгчдэр нь дуртай таашаал нийцэж байгаа юм бол тэрийг цааш нь үйлдвэрлээд ерөнхийдөө явж байгаа. Тэгэхээр нийтийн хоолны хэсэг бол үйлчлэгээний одоо тий бас их онцгой объект. Тэгэхээр шинэ жил болох гэж байна. Удахгүй хүн бол бүрийн дуртай баяр болох гэж байна. Тэгэхээр шинэ жилийн баяр зориулаад та бүхний бэлтгэл ажил хэр хангагдсан бэ? Та бүхний зүгээс бас хэрэглэгч үйлчлүүлэгчтэй ямар бэлэг барихаар бэлдэж байгаа бол. За одоо тэгээд ер нь 2017 дуусаад 2018 гарч байгаа холбоотойгоор ер нь шинэ жилийг ер нь их хөргөн дэлгэр тэмдэглэдэг болчихж. Үүнтэй холбоотой манай хийгдсэн ажил хэвэл ерөнхийдөө миний бол шинжилгэлээ. Түүнчлэн ер нь шинжилгээний баярын захиалгууд ерөнхийдөө аваад бараг дуусах тийш хаан чинь одоо нэг цөөхөд өдрөлүүлчихэд байна. Хоосон зайтай гэсэн үг. Тэгээд үүнтэй холбоотойгоор ер нь шинжилсэн миний дагуу үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ одоогоор он гартал ерөнхийдөө хуучин минийгээр явж байгаад 2018 оны 1 сараас эхлээд шинэ хотоо нэрээр гарч байгаа. Эрдэнэ хотод үйл ажиллагаа явуулж байгаа хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд, аж ахуйн нэгжүүдээс онцлог ялгаа нь юу вэ? За нийтийн хоолны хэсгийн ямар үндсэн чиглэл барьж ажиллаж байгаа? За ерөнхийдөө юу байна? Орхон аймгийн хэрэглэгчд бол одоо манай нийтийн хоолны хэсгийн Москва төшгийн ресторан байна. Энийг бол зөвхөн дарга нарт үйлчлэх гэж ойлгодог байна. Гэхдээ ерөнхий чиг үүрэг нь болохоор Орхон аймгийн хэрэглэгчд болон үйлдвэрийн удирдлагууд гэсэн чиг үүрэгтэй явж байгаа. Аль аль нь л өөрөж үйлчлүүлж болно. Ард иргэдийн нэг тийм нийтлэг ойлголт байдаг. Нийтлэг тийм ойлголт байна. Яг нь манай ажлын цагийн хуваар болохоор өглөө 9-өөс орой 9 цаг хүртэл рестораны үйл ажиллагаа хийж явж байгаа. Тэгэхээр ер нь ажилчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд те хэрхэн анхаарч ийн бусад байгууллагуудтай болон энэ холбоодууд за гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр хэр анхаарч байна.
За манай нийтийн олонний хэсэг маань үндсэндээ харилцагч байгууллага гэх юм бол Монголын мастер тоочны холбоотой ерөнхийдөө шинжилгээ хүрээнд ер нь хамтран ажиллаад одоо ер нь нэлээд хугацаа өнгөрчлөө дөө. Үүнтэй холбоотойгоор бас тоочныхоо ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд сургалтууд зохион байгуулсан. Тэгээд сая өнгөрдөг 9 сард зохион байгуулсан улсын аварга тэгээд олон улсын тоогч нарын аврах шалруулах тэмцээн энэ тал маш их амжилттай оролцсон. Улсын аваргаас нэг мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байртай ирсэн. Олон улсын аваргаас нь нэг мөнгө, нэг тусгай байртай. Иймэрхүү чанар үзүүлэлтээр ирсэн. Тэгэхээр жилийн турш гаргасан одоо ажилчдын амжилтыг бол дурдаад бол их бах. Тэгэхээр энэ зарим сайн ажилчдуудыг бас дурдаач жишээ нь сая бас олон улсын тэмцээнээс за тэгээ улсын чанартай тэмцээнээс амжилт гаргасан бас чадварлаг ажилчид байгаа гэж байна. Тэгээ ер нь манай ажилчид ер нь их чигдэхийн ер нь хийж байгаа ажилдаа ер нь их хариуцлагатай ханддаг. Бүтээн чанарынхаа тал руугаа ч гэсэн ер нь аль болохоор сэтгэлээ гаргаж хөвөлчлөгийг үзүүлэхийг ер нь зорддог дөө. Тэгээ улсын аваргын тэмцээнээс медаль хүртсэн маань нарийн бовны цехийн ажилтан болор чимэг байна. Рестораны ажилтан гэрэлмаа байна. Мөн түүнчлэн залуус кафегийн тоогооч уянгаа гэдэг энэ улсууд ерөнхийдөө их амжилт оролцоод ирсэн. Мэдээж одоо тухайн жилийнхээ ажлыг тодтогч дараа жил амжилттай ахиулах гэдэг хүмүүсийн бас нэг бодол байдаг шүү дээ. Тэгэхээр эх жил бас эдгээр ажилчид маань за мөн нийтийн хоолны хэсгийн бусад ажилчид нь бас өндөр амжилт гаргана гэж бодож байна. Тэгэхээр үйлдвэрийн маань хэмжээнд бас ингээд нийт цех нэгжүүд өөр өөрийн үүрэгтэй явдаг. Үйлдвэрлэлийн болон одоо нийгмийн те. Тэгэхээр нэг нэгнийхээ үйл ажиллагааг дэмжиж энэ үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажилтгаа. Тэгэхээр бусад цэгүүдийн хувьд бол олон жил ажилласан техник тоног төхөөрөмжийн шинжилгээний асуудал байнга яригддаг л да. Тэгэхээр нийтийн хоолны хэсгийн хувьд ч гэсэн үйл ажиллагаа нь өөр боловч бас л одоо техник технологи болон хүний одоо гар ажиллагаа шаардсан ажлууд байдаг учраас тоног төхөөрөмжийн шинжилгээний асуудалд хэрхэн анхаарч байна. Ер нь сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмжийн шинжилгээний ажил хийгдвүү? Тэр тулгамж байгаа асуудлууд юу вэ? За, ерөнхийдөө тоног төхөөрөмжийн шинжилгээний асуудал дээр бас нэлээд асуудалтай юмуд байгаа. Ер нь нэлээд дээр үеэсээ хэрэглээд ирж байсан тоног төхөөрөмжүүд ч одоо байхын үед байна. Яг өндөр өртөгтэй тийм юм авах тоног төхөөрөмжүүд авч үйлдвэрлэлээ нэвтрүүлэхэд л бас зайлшгүй хөрөнгө шаардж байна те. Гэтэ өнөөдөр үйлдвэр маань өөрөө хяналтын бодлого явж байна. Үүнтэй холбоотойгоор бас зарим нэгэн үнэтэй тоног төхөөрөмж хүний гар ажиллагааг хөнгөвчлсөн тийм тоног төхөөрөмжүүд өртгийн хувьд л өндөр байдаг. Гэхдээ яг явандаа ирэх оноос ч юм уу тэрний дараагийн оноос ч юм уу ерөнхийдөө төсөв төлөвлөгөөнд бол суулгач яваад байгаа. Тийм. Тоног төхөөрөмжийн ер нь нэг 70-аас 80% бол ер нь их хилэгдэлтэй байгаа да. Ажилчдын сан санаачлах хэрэг гарч ийн ялангуяа өөрсдийнхөө ур чадрыг нэмэгдүүлэх болон бүтээгдэхүүнийхээ чанарт сайжруулахад хэр анхаарч байна. Ажилчдын сан санаачлах. Ерөнхийдөө манай нийтийн олонний хэсгийн маань хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнд ер нь дандаа чанарын шаардлага болсон лабораторийн бичигтэйгээ байдаг те. Аль болохоор чанартай хүнсний бүтээгдэхүүн авч ер нь үйлдвэрлэлийг нэвтрүүлэхийг зорддог. Үүнтэй холбоотойгоор түрүүн би дурдсан бүтээмж инновацийн талаар гэж ярьж байгаа те. Сард ер нь нэг цэг доод нь нэгээс хоёр нэр төрлийн бүтээгдэхүүн түүнээс дээш сард ер нь бүтээгдэхүүн хийгдэж байгаа. Энийгээ үйлдвэрлэлээ нэвтрүүлэхэд ямар боломж олцсон те. Хэрэгжит тэр үржийн эдийн талаас ер нь бол ажилтны оролцоо их идэвхтэй сайн байгаа. За баярлалаа. Тэгэхээр яг шинэ жил болох гэж байгаа энэ торгон цаг үед тэ холбогдох шаардлагатай мэдээллүүдийг нь үзэгчдэд өгч байгаа танд их баярлалаа. Тэгэхээр бас энэ богинохон хугацаа үлдсэн байна. Шинэ жил болоход тэгэхээр яг тэдгээр үзэгчдийн маань хувьд бол тэ тэдгээр өдрүүдэд шинэ жилээ хийхээр хайж байгаа бол бас Москва Петрушки ресторан болон тэ Эрдэнэ төлөвлөрийн нийтийн хоолны хэсэгтээ хандаж бас болох нэ. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирж за нийтийн хоолны хэсгийн үйл ажиллагаа болон хамт олонныхаа ажлын амжилтыг татдагсан танд их баярлалаа. Ажлын амжилт. За баярлалаа. Одоо ингээд шинэ он гаргаж байгаатай холбогдуулаад Эрдэнэ төтийнхөө нийт ард иргэд болон нийтийн хоолны хэсгийн бүх ажилчид Эрдэнэ төлөвлөрийнхөө удирдлагууд Эрдэнэ төлөвлөрт
хамааралтай бүх хүмүүст шинэ оны мэнд хүргэе. Эх онд чинь ад жаргалаар дүүрэн баяр баясгалантай одоо хорвоо дээр хамгийн хүсэж болох юу вэ? Тэр бүх сайхан зүйлийг та бүхэнд хүсье. За баярлалаа. Тэр бүхнийгээс таны ажлын амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ мэдээлэл хөтөлбөр үргэлжилж байна. Өнөөдөр манай студид өдрийн зочноор за нийтийн олон хэсгийн үйлдвэрлэлийн эрхлэгч Ширза оролцлоо. Мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэн үргэлжлүүлэн хүлээн авч үзсэн үү? Мэдээллийн хөтөлбөрийнхөө төгсгөлдөө хотуудын ойрын 3 хоногийн цаг агаараа мэдээ арилжааны банкудаас ирүүлсэн баялбитийн ханшийн мэдээллийг хүргэе. Эрх үзэгчтэй. Эрдэнэ телевизийн лав гарагийн орой мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ маргааш ажилд амжилт хүсье. Баяртай үзэгчтэй.